Улсын хурлын гишүүн Сканбаатар их хурлын гишүүн албан үүргээ гүйцэтгэх үед гэмт хэргийг төдөлзүүлэх агуулга бүхий ийм саналыг оруулж ирсэн. Тэгэхээр би та нарт нэг зүйлийг бас хэлж танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-ийн 4-д хэргийг төдөлзүүлэх тухай асуудал байна. Хэрвээ 1-3 дээр тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт нь Монгол Улсын үндсэн хуульд заасан хүний эрх чөлөөг зөрчин талаарх гомдлыг үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол гэж байна. Мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төдөлзүүлэх гээд 34-ийн 17-гийн 4 дээр шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн эсхийг хянан шийдвэрлэх маргаан улсын үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төдөлзүүлнэ гэж ийм хоёр том заалттай. Тэгэхээр ер нь бол их хурлын гишүүн хэрвээ цагдаа хууль гэнэлтийн байгууллагад эргүү хэрэг үүсээд прокурор хянагдаад ч юм уу эсвэл шүүхээр хилцэх явцад энэ маргаан үүсгэх юм бол бүгд зогсно гэсэн үг. Өөрөөр их хурлын гишүүнийг төдөлзөөд ажилласаа гишүүнээсээ буух хүртэл тэр хэрэг бүгдээрээ зогсно гэсэн үг. Дахиад 4-5 удаа дахиад их хурлын гишүүнээр сонгогдоод явах юм бол энэ хэрэг бүр хэдэн жилээр хойшлогдох юм магадaltaй байна. Аль ч шатанд. Тийм учраас энэ бол маш юу гэдгийг тэгэл хэрэг хийчихэл энд их хурлын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах ийм нөхцөл байдлыг энэ бичгийн хүрээнд бий болж байгаа. Үндсэн хуулийн цэц маргаан үүсгчээд хэдэн жилээр хойшлуулж байгаа тохиолдлууд байгаа шүү дээ. Сайн зэрэг гишүүн төр бүгдээ энийг мэдж байгаа. Тэгээ маргаан үүсгчээд байлгач. Хэрвээ маргаан үүсгчээд ингээд хайчих юм бол өөрөлдвөл энэ Ганбаатар гишүүний гаргасан тэр хүсэлтийг хүлээж авахчгүй, хүлээж авч маргаан үүсгчээд шийдэгчгүй альсууд ингээд гацаагаад ингээд хэдэн жилээр хойш татчих юм бол энэ их хурлын гишүүн гэмт хэрэг хийчихэл тэгээд энд гишүүнийхээ бүрэн эрхийн цаана нуугдаад байгаад ийм боломжийг бий болгож байгаа юм аа. Тийм учраас энэ асуудлыг би өөрийнхөө бүлэг дээр нэлээд тодорхой хэлж тайлбарлаж гишүүддээ өгсөн байгаа. Тэгээ энэ бол ард иргэдийн дургуутслыг асар их хүргэх ийм зүйл шүү. Энэ бол парламентын нэр хүндийг бас маш тийм унгаах ийм асуудал болж байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа.